Жек Лондны зохиол Саран хөндөй 16 дугаар хэсэг. Саксон бүр гор тасарч хичнээн аимшигтай эмгэнэлт явдал жухам хэдий дуулдахвал хэмээн төмөн янзаар бодохдоо биелэг нэг мэтгэд хүмүүс дам нурган дээр дамжилсаар орж ирэх байх л гэж бодно. Аль эсвэл булангийн мохолгийн утсан дээр хүн ярий гэж байна гэж дуудаад танихгүй хүн утасны цаанаас танаа нөхөр чинь эмнэлэгт хэвдсэн гэх юм уу? Шарил хадгалах газар байна гэх вэз хэмээн үргэлж завх болжээ. Харин хүний адуу мордыг хорлож гин ердийн тээврийн том эздийн нэгнийх нь байшинг тэслэх бодисоор дэлбэлжээ гэсэн мэдээ сонсогдохоор би л одоо шоронд ороод ялтны судалтай ирээн цамц өмссөн байх. Сан Квентин дүүжлүүрийн газар хүргэгдээд Пайн гудамжин дах энэ жижиг байшинг нь сонины сурвалжлагч гэрэл зурагчид бүчээд авах шиг санагдах ажээ. Гэтэл тийм гай ирээгүй боловч өөр гай дайрсан байна. Тэдний цуудаг гарман ажилдаа явхаар гал тогооных нь өрөөгөр өнгөрөн гарахдаа өчигдөр Элвица намгийн тэнд гал тэрэг онхолдож жолоочин доогуур нь орчихсан хэрнээ огт гэмтээгүй. Харин тэр дороос гарч чадахгүй байтал усны долгион түрэн ирэхийг хармагц намайг буудаах гэж хашгирч байсан байна гэд Саксонд яриа зогсож байтал би л гаднаас орж иржээ. Нүд нь яоцгүй гялалзаж зовхон бүлцээснийг ажвал бас л аригдсан нь андашгүй байж. Бэл Гарман руу ууртаа харж авгаатаагаач мэдлэхгүй явж очиод хан төшөв. Гарман эвгүй юм болж үг ойлговч ажиглаагүй юм шиг царайлан "Бэ танаа гэргээд нэг сони юм болсон тухай сая ярьж байлаа л да." Гэтэл би л үгийг галзуу мэт таслан "Та миний эхнэрт юу ярьж өгсөн нь надад падаггүй. Ер нь би энэ эрхэмд хэлэх гэснээ хэлмээр байна. Манай эхнэр таны орд эвсгэрийг хурааж өгөхөд хүрч байна. Энэ надад огт таалагдахгүй байгаа шүү." Гэхэд Саксон уурлаж гомдсон эцсэндээ царайнуулаж "Били болооч" гэж хашгирахад манер дуулаагүй царайлав. Гарман бүр санаа зовсон байдалтай "Юу л болж байна да? Би ойлгохгүй байна" гэв. "Чиний наад царайг чинь харахаас ойгутаж байна. Чи манахаас одоохон зайл. Би чамаа гэртээ байлгахгүй. Тонил сүнсээ чинд бүүлдэ мэдвүү" гэж бил агсран хашгичв. Саксон бүр зовж амьсгаан давхцсан галчин чихэнд "Яасныг мэдх юм алга. Солиорчихсан байх та. Бурхан минь яасан муухай юм. Яасан ичгүүртэй юм болж байна та" гэхэд бил түүнийг харж "Чи амаа тат чамтай ярьсан хүн алга" гэв. "Бил минь чи юу хэлж байгаагаа бодооч" гэж Саксон ятгахыг оролдлоо. "Таныг би манахаас зайлгэж байна шүү. Харин чи өрөөндөө оч. Та чи яаж байна? Хүнтэй ингэж ярьж болдг юм уу?" гэж Гарман сая л амнээл. "Харин чи би таныг их удаан твцсэн гэж мэдээрэй" гэж Били уйхлав. "Би төлөхөлсөө зохих ёсоор нь өгч байсан байхаа. Би наа толгойг чинь хаг зохиод өгөх ажилдаа одоо ч гэсэн хожим дооггүй л байна." "Били чи арай хэтэрч байгаа юм биш үү?" гэж Саксон хэлтэл. "Чи энд байсаар л байна уу? Чамайг одоохон өөр өрөөнд ор гэж байна. Аль эсвэл хүчээр орох гээд байна уу?" гэд тохооноос нь барьж авахд Саксон мөчөөрхөж үзлээ. Булчингийн таслах нүг илтээ өвдгөж эхэлсэн болохоор ийм юмд мөчөөрөхөд ямар ч ашиггүй болохыг ойлгоод арга буюу төдхөн аяыг нь дагахаас аргагүй болов. Саксон зочныхоо өрөөнд ороод төшлөгтэй сандал дээр лагхийн сууж ихэр татан уйлах зур галдгоонд юу болж байгааг чагнав. "Ямар ч болтугай би мөнгө төлсөн болохоор энэ 7 хоногийг дуустал байх болно" гэж галч хэлнэ. "Сайхан мэдээрэй. Новштой чинь хамт сарампай болгоод хайчхаж чадан шүү. Тэвчээр минь хэдээд ч алдагдаж мэднэ" гэж би маш удаан бараг дуу аялах мэт ярivч уурандаа хоолой чичирч дуулдана. "Та нэрд гарсан хэрүүлч зодоончлоо би мэдэж байна" гэж галчийг хэлтэл дэлсээ давах чимээ гарч тэгснээ шил хагарч довжоон дээр зодолдох дуугарч шатаар хүний бие өнхрөн унах бүдэг чимээ сонстов. Бэл галтгооны өрөөнд буцан орж ирээд юм хум төчгнүүлж байснаа үүд хамын хагархаа шилэг шүүрдэж байгаа бололтой. Тэгснээ цоргоны усанд нүүр гараа угаагаад арчих зур эсгэрч байснаа өрөөнд нь орж ирэв. Саксон өөдөөс нь харсан ч үгүй. Дэндүү муухай, дэндүү сэтгэл зовмоор юм болсон санагдана. Бэл ямар нэгэн бодсон янзтай тэнэгэл зэсгийн зогсож байснаа "Би хот явлаа. Манай эвлэлийн цуглаан болно. Намайг ирэхгүй бол энэ муу нохоо шүүхэд заргалдсан байна гэж мэдээрэй" гэд үүдний өрөөний хаалгыг нээн зогсов. Өөрөө нь харж бүг Саксон мэдэж байлаа.
Үүд хаагдан шатаар уруудан буух чимээ сонсдов. Саксон туйлын их гайхаж тасарсан болохоор бодол санаа тогтож чадахгүй юу ч ойлгохгүй байв. Ийм юм болно гэж хүний урамд бодсонгүй, ухаанд багтамгүй санагдана. Гудамжинд тоглох хүүхдүүдийн дуу чимээнээр Саксон сэргэх шиг болж харвал нэгэнт орой болжээ. Дэнлүүгээ харанхуйд тэмтэрч олоод асаалаа. Тогоонд болгоогүй үлдээсэн оройн хоолыг хараад зогсож байхдаа уруулан өмөлцөн чичрэнэ. Зуухны галуун тарч төмс чанаж байсан савтаа ус ширгэж тагийг онгойлоход хярвас үнэртэв. Саваа дор нь юулан цэвэрлэж, гал тоогоо аялуулж, маргааш идэх төмсөө цэвэрлэн хэрчиж тавиад орондоо орж хэвтэв. Ийм тайван хэнэггүй байдал нь түүний зам биш боловч энэ удаа тийм байдалд хүчтэй автагдаж тэгсэндээ ч тэр дэрэн дээрээ толгой тавьмагс дугжирч өглөө нар дээр гарсан хойно сая сэрлээ. Биелэг байхгүй анхны шөнө ийхүү бүх унтаж санаа огт зовоогүйдээ ихэд гайхан нүдэ нээгээд бүх зүйл хов хоосон мэт санагдаж мэлрэн хэвтэж байснаа гараа хүндрэлхийг ажиж үзвэл өчигдөр орой биелийн бадсан газар нь том гихчийн хөхнөц болсон байв. Хорвоод хамгийн хайртай хүн нь ингэснийг үзээд Саксон гайхсангүй. Харин дөнгөж базмагцаа ийм болсныг нь бодоход эр хүн яасан их хүчтэй байдгиймдэ гэж гайхжээ. Тэгээд өөр олон тавын бодолгүй Чарли Лонг Билл хоёрын аль нь илүү тэнхээтэй болоо гэж өөртөө огт хамаагүй юм шиг бодов. Хувцас амсаж галаа асаалаа. Бийлж ирсэнгүй. Баригдсан хэрэг байлгүй. Одоо яах вэ? Шоронд нь орхиод шинэ амьдрал эхлэх үү? Ийм юм хийж байгаа хүнтэй цаашид амьдрах учир утга алга гэх мэт нэлээд чухал юм бодож нэг бодвол тийм ч утга учиргүй юм биш шиг. Ямар ч болтугай. Миний аваал нөхөр шүү дээ. Зовсон ч, жаргасан ч. Энэ үг бодлынх нь хажуугаар хангинах хөгжим адил ер салахгүй байв. Хайн гэдэг маань шалдаа буун гэсэн үг. Ээж минь ийм асуудлыг яаж шийдэх байсан бол Дейзи хэрхэвч шалдаа буухгүй байсан байж таарна. Тэгэхээр би тэмцэл ястаа. Саксон энэ талаар их буйртай бодов. Бэл ямар ч гэсэн бусад харчуулаас хавьгүй дээрхэн урьд дуулж сонсож байсан хэн бүхнээс илүү хүн гэж бодоод ээлдэг сайхан харьцаж байсан урдийнхан зан аашиг санаж ялангуяа бид хоёр хамгийн сайныг авна. Робертсийнхан нарийнда хатсан улс бишээ гэж дандаа хэлдэг үг нь санагдлаа. 11 цагт ажил хаялтын үеэр сэрэмжлэх харуулд хамт гарч байсан Биллийн нэг найз Бэд Страузерс орж ирээд Бэл даалтаар гарахгүй, өмгөөлөгч авахгүй гээд хэрэгээ шүүхээр таслуулахыг хүсэж өөрийнхөө бурууг хүлээж $60 торгуул төлөх буюу 1 сар хоригдох ял аваад тэр торгуулаа өөрийн өмнөөс нөхдөөрөө төлөөлөхгүй гэсэн гэж Саксонд мэдэгдэв. Юу ч хэлсэн үгэнд орохгүй юм. Ухаан нь солиорсон бол л та. Ялаа биеэрээ эдлэн гин. Танд энэ зурвсыг өгөөсөн. Та хэрэг болвол надад хэл өгж байгаарай. Бид бүгд биелийнхэн гэргид туслана. Та мөнгөөр хэр байгаав? Саксон мөнгө ердөө авахгүй гэж нэрлэхэд түүний гарч явсан хойно л биелийн бичсэн зурвсыг уншив. Хайрц Саксон минь. Стразерс чамд энэ зурвсыг дамжуулна. Миний төлөө бүү гуйнахаар би гашуун юм ууж үзэхэр шийдсэн юм. Тэгвэл чи зохих хүн шүү дээ. Чи мэднэ. Ухаан минь сам урсан бололтой. Гэсэн чи би дүрмгүй аашилж жудаг гүйцэндээ гэмшиж байна. Намайг эргэж ирэх хэрэггүй шүү. Надад таагүй байх болно. Чамд мөнгө хэрэгтэй бол манай эвлэлд мэдгдээрэй. Тэд өгнө. Нарийн бичгийн дарга нь тун сайн хүн бий. Би сар болоод гарна. Саксон минь. Би чамтай хайртай хэвээрээ шүү. Харин энэ удаа чи намайг уучлаарай. Үүнээс хойш түүнээс цааш намайг уучлах, өршөөх гэх явдал хизээч гаргахгүй гэдэгт итгээрэй. Стразерсийн дараа Мегедоны хүү Олсон авгаа хоёр цан хөршийн хувьд Саксоныг эргэж сэтгэлийг нь засах юу хэрэгтэй байна тус болъё гэх боловч Бэлийн эвгүй байдалд орсон тухай огтхон ч дурсахгүй сүрхий арга ухаантай байх аж. Оройхон Джеймс Гарман чимээг өхөн сүйтгэнсээр орж ирэв. Галч Бэлийн дүрмгүй аашилсны энэ илэрхий нотолгоог нуух гэж бүхий л аргаар оролдовч
Саксон хизээний ажаад уучлалт гуйхад тэр хүн уучлалт гуйна гэсэн чинь юу гэсэн хэлвгээд Роберт цаавгаа минь би таныг зэмлээгүй. Та ямар ч гэмгүй би сайн мэдэж байна. Таны нөхрийн ухаан орж гарч байсан болол та. Элдв таагүй зүйл тохиолдоод байхад нь би гайгаар хоморгонд нь өртчихлөө л доо. Өөр юу байх вэ? Гэв. Тийм ч тийм. Галч толгой сэгсрэв. Би иймэрхүү юмыг тун сайн ойлгоно. Өрд бишгүй аригтаж, бишгүй л жудаггүй зан гаргаж явлаа. Гомдол мэдүүлсэн минь дэмий санагдаж байна. Үнэн дээр тэрхэн зуур тун их доромжлуулах шиг санагдаад уурандаа хэлчихгүй юу? Харин одоо уур гарсан хойноо ийм хэрэг удчихсандаа гэмшиж явна. Та их номхон сайн хүн гэж Саксон хэлээд хэсэг төгдөрсөн боловч нэгэнт бодсноо хэлэхээр шийдэв. Одоо биелийг эзгүй хойгоор та манайд байх нь зохисгүй юм та. Өөрөө мэдэж байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Одоохон хувцаан сольжимсод юм хамаа зэхий. 6 цагт морин тэрэг ирүүлээд нүйдээ. Гал зуухны чинь өрөөний төлхөөр энэ байна. Маа аваарай гэлээ. Урдчлэн төлсөн мөнгө авахгүй гэж баахан зүтгсэн боловч Саксон заавал ав гэсээр өгчээ. Явхдаа Саксоны гарыг маш элгэмсэг дотн чангатгаад хэрэгцээ гарвал надаас мөнгө зээлдэж байгаарай гэд зовх юм юу байхгүй шүү. Мэжэн эхнэртэй 2 хүүтэй хүн. Нэгнийх нь уушиг муудаад ихтэйгээ хамт эрүүл агаарт гарч Аризонод байгаа. Төмөр замын захиргаа тэдэнд маань хөнгөлөлттэй билет олгосон. Би мөнгө зээлдүүлэх бололцоотой гэв. Шатаар уруудан буух түүнийг хараад энэ цэвдэг хорвоод энэ мэд сайн хүн бас байдаг юм байна гэж гайхлаа. Тэр орой Дооны хөвгийн жиал Саксонд нэг сонин оруулж өгөхөд үзвэл нэг босоо мөрний тэн хагаст биелийн паянг битсэн байв. Уншихад тун урамгүй. Шүүхийн хуралд орж ирэхдээ нүүр нь хөх няц болсныг бодоход мань гайхал бас нэг зодоонд оролцсон бололтой гэж тэмдэглэжээ. Биелийг аригчин танхаа балмад ажилгүй тэнмэлэтгээд ийм хүн зохион байгуулалттай ажилчдыг гутаах учраас эвлэлт байх ёсгүй. Төмөр замын галчийг дайрсан явдал зүгээр байсан хүнийг ямар ч шалтгаангүйгээр хэрцгий баламдаар уулгалсан цадиггүй хэрэг бөгөөд хэрв ажил хайжгүй тээвэрчин ажилчид бүгд иймэрхүү хүмүүсийн бол тэдний эвлэлийг тарааж гишүүдийг нь хотоос хөөвөл цорын ганц зүйтэй арга болно гэж зэвүүрхэн бичжээ. Уг өгүүллийг зохиогч эцэст нь бичгтээ шийтгэлийг дэндүү зөөлдүүлжээ. Хэрэгтэн этгээдийг ядахта хагас жилээр хорвол таарах байсан юм гээд сүүлийн үеийн ажил хаялтаар цадиггүй загнасан этгээд дэндүү олширч шорон гяндан багтаах зайгүй дүүрчгээд 6 сар суулгах бололцоо гарсангүй гэж нэг шүүгчийн хэлсэн үгийг иш татжээ. Тэр шин Саксон орондоо хэвтэж байхдаа анх удаа өөрийнхөө ганцаардмал болсныг ухаарчээ. Хар даран зүүдэлж байн сэрхэд хажууд нь биел хэвтэж байх шиг санагдан дэмэл тэмтэрсээр байв. Сүүлдээ бүр дэн лүгэн асааж нүдэ нэн таас ширтэн ямар их гай нүүрлснийг дахин эргцүүлэн бодохдоо биелийг уучлж бодовч огт буруугүй гэж хөөрхөлж чадахгүй байв. Хайрынхан сэтгэлийг дэндүү гинэт хитрхи догшноор дайрчээ. Даанч гомдмор санагдаж одоогийн зан авирыг нь мартаад гагцхүү урдийн харан саныг гихнэ яагаад ч болж өгсөнгүй. Согтуу хүнийг яана гэхв гэж уучлахыг хичээн бодовч хамт нэг орон дунтаж хамаг хайр бие зогцоо харамгүй өгч байсан хүнийхээ ийм зан гаргахыг цагаатгаж ис чадна. Орон ханхааж өгүүлэгдээд ганцаардан уйлж учир нь олдохгүй догшин аашилсныг нь мартагнахыг оролдож өнөөх базуулж хөндөр болсон тохой хавийнхаа газарт гацраа наавал харин ч инхрийлэн хайрлах сэтгэл зогсохын төрхөж. Гэсэн ч биелийн үйлдсэн гмийг нь бодгоос зэвүүн хурч хоолаам нь хатаж цээж нь давчдаж зүрх нь өвдөж сэтгэлийн шаналж яхаараа ингэдэг билээ гэсэн эдрет бодол уурах тархинаас нь салахгүй бодоод учрын нэс олох ажээ. Маргааш өглөө Сара ирэв. Саксоны хүнтэй сууснаас хойш 2 дахь удаага ирж байгаа нь энэ. Ирсэн учрыг нь Саксон амархан ойлгож урднийх нь омог бардамцан агшин зур оволцож бүх зүйл хэвэн ямар ч тайлбар яриа цагаатгаж хаацалах үг хэрэггүй. Юм бүхэн ёсороо байна. Миний ажил амьдрал хэндэж падгүй гэсэн байдалтай байна. Түүндэн Сарагийн дург өхөрч дайрч эхлэв. Чамд хэлээгүй юу? Чи өөрийгөө өмөрч чадахгүй. Өөдгөө танха шорондол байвал таарах амтан гэж би хэлдэг байсан шүү дээ.
чамаг тэр зодоонч танхаатай хүзүүсээрээ холболоо гэдгийг дууламгцаа үнхэлцэг хагарчих гэж байсан юм. Тэгээд чамчууд хэлж байсан. Чи лүгэнд орохгүй чихгүй толгоолоод байсан болохоос биш. Тогтоо томото бүсгүй хүн тэгэж ямаа амаг гаргаж олон гуталтайгаар гайхуулж болдгоо байхаа. Гэсэн ч чамд хүн үг хэлж болох биш. Би яг тэр үед Томд "За, одоо сагсаа өнгөрчээ" гэж хэлж байсан юм. Тийм шүү. Шувуу хөлөө шаварт дөрвөл өгөх нь тэрэ гэсэн үг байдаг. Чарли лонгто суухгүй яасан юм. Ядаж гэр бүлийнхээ нэрийг хугалахгүй байсан юм. Ер нь ингээд ч зогсохгүй гэдгийг мэдсэн дээр байх. Эхэлж байгаа нь л энэ байх. Юугаар төгсгийг бурхан л мэднэ. Чиний тэр өдгөн овч чинь бас хүний аминд хүрнэ. Тэгээд дүүцлүрт өгөх цаг нэр нь харж л байгаарай. Миний хэлсэн үгийг санах цагч ирнэ гайгүй. Яаж н ойрсохыг дэвсгэр мэднэ гихчээр одоо яана гэхэв хогч нь. Надад өөр юм дэвсгэрээс илүү дэвсгэр хизээч байгаагүй юм чинь гэж сагсаа мэтгэхэд Сара "Тэр чи тийм л дээ үнэн" гэж даапалав. Хаанаас нь тэгэхэрч солихгүй. Сарагийн уур шатаж "Чи яач ч юм өрөө цаатах чинь шоронгийн хулгайч. Яадаг юм. Тэр тэтэргүй ийм цаг үе байна. Хинд ч ийм юм тохиолдож болно. Томч гэсэн социалистуудын зохиосон гудамжны цуглаанд оролцоод баригдаж явсан байхаа. Одоо чин шоронд ганц нэг хүн орж байгаа цаг биш" гэж сагсан жишимч үгүй мэтгэв. Томын паянг дурсан нь зөв болжээ. "Томыг цагаатгсан шүү дээ" гэж Сара яарвчлан хэлв. "Тэглээч гэсэн нэг шин шоронд суусан даалтаарч гаргаагүй шүү дээ." Үүний хариуд Сара хэлэх үггүй мухардавч довтолгооноо өөр талаас явуулж эхэллээ. "Галчтай бодилсан паян чинч гэсэн зугаатай хэрэг байдаг шүү. Чам шиг сүрхий хүмүүжил олсон ийм авгад баяр хүрхэхээс биш яах вэ? Гэрийг нь хөлсөлж суусан хүнтэй гэж шүү." Саксоны уур дүрсхий. "Хин ингэж ярьж байгаа юм?" гэснэ даруй бие барив. "Сохор хүн ч үздэг тийм юм байдаг шүү дээ. Нэр нүрэн бодох хальваа санаагүй болсон залуу хүүхэн минь гэртээ суусан ир зодоончин танхаа эр нөхөр хоёр юунаас болж тэр хоёр хоорондоо зодолдохов? Сайн эр юм хоёрт ч гэсэн хэрэлдэх модох юм монддгүй вэцтэй" гэж сагсан даапалсан янзтай инэмсэглэв. Сара юу гэж хэлэх үгээ олсонгүй таг болоход сагсан "Чи намайг ойлго. Хэрв ирчвэл бүсгүй хүний төлөө үзэлцэж байвал тэр бүсгүй бахархах ёстой. Би ч бахархаж байна. Мэдвэ? Бахархаж байна. Хүмүүст ингэж хэл. Айл аймгийнхандаа ингэж хэл. Надад ирчвэл дуртай. Ирчвэл миний төлөө хоорондоо зодтолдог юм. Миний төлөө явж байж шоронд орж байна. Ир хүнд сайн сайхан санагдахгүй юм бол им хүн гэж байхын хэрэг юу вэ? За, одоо Сара минь чи танилж үз. Сохор хүн ч үздэг тэр бүх юмныхаа тухай цаатуулдаа очиж яар. Бошоохон яваад биелэн шоронгийн хулгайч Саксон нь ирчүүлийн дур булаасан муухай хүүхэн гэж хэл. Хөлөө хүрэх газар очиж хашгир чамд амжилт хүсье. Харин манайхаас отоохон зайл. Үүнээс хойш манай босхийг бүү алхаарай. Чи тун их тогтоо томото боловсон авгаа юм. Манайх шиг айлд таарахгүй хүн нэр сүрэнд чинь муу байж мэднэ. Хүүхдэд бот одоо явж үз. Ихэд гайхаж уурсан Сара гарч явхад Саксон орон дээрээ очоод цөрхрөн уйлав. Уг нь тэдний гимгүү суудаг хүнийг биел зүй басаар бүдүүлэг дайрсанд Саксон ичиж байсан бол одоо уг явдлыг бусад хүн юу гэж бододгийг ойлгожээ. Тэгж муухайгаар бодно гэж зүйдлээч үгүй байж. Биелч гэсэн тэгж бодоогүй гэж Саксон эргэлзэхгүй байв. Биел гэртээ хүн суулгана гэдэг чинь эх нэртээ илүү ажил удахын нэмэргээд л дургуутсаж байсан болохоос өөрийг бодоогүй. Мөнгөөр гачигдсандаа л тэр хүнийг хөлсөөр суулгахыг дурамчхан зөвшөөрсөн шүү дээ. Гэсэн ч энэ бүхнийг айл хөршийнхэн таньдаг хүмүүс нь мэдлээч гэсэн өөрсдийнхөө л бодно. Биелээс болж ийм яриа үүсгэн тэр. Энэ бол түүний бүхэл авиргүй явдлын дотроос хамгийн ичгүүртэй хорлонтой юм шиг бодогдно. Одоо хүний нүр харахаас ичмээр. Үннийг хэлэхэд Мегедоны хүү Олсон авгаа хоёр их сайн байсан мөртлөө ирээд ярилцаж байхдаа юу гэж бодож байсан бол гараад явхдаа юу гэж ярилцаа бол хүмүүс өөд хаалга довжоон дээр юу гэж ярьцгаадаг бол харцуул гудамжны болонд арх пивний газар юу гэж ярилцаж байгаа бол гутаж гунсандаа ядарч нулимсан ширхтэл уйдсан хойно Саксон ажил хаялд эмх замбраагүй явдал ихэлсэн цагаас хойш олон зуун эмхтэй ялангуяа Отто Фрэнк, Хендерсоны эхнэр Мэри, Кити Брэди,
Сайн Квинтины шоронд оргостын эхнэрүүд яаж байгаа бол гихчлэн өөрийн бодохыг хичээхэд орчных нь ердийн амьдрал үндсээрээ өөр болон эвдэрч хувь заяа хэнийгч хайрлахгүй, өөрийг нь ч өршөөхгүй тэр бүхэл зовлон дээр шившиг нэмдэг байна гэж бодхоос гэлмэж энэ маань зүрмэг ботол муу ёрын зүүд байх. Одоо сэрвлэг дугармагц босоод өглөөнийхөө хоол ундыг бэлдэж биел минь ажилдаа явна шүү дээ гэж өөртөө итгүүлэхээр махран зүтгэв. Саксон өдөржин орноосоо босоогүй хэрн огтхонч зурм хийсэнгүй. Хамаг бодол нь самуурн төөрөлдөн. Элдвээ юм бодоход юуны өмнө сүүлийн үед дайрсан өдий төдий олон гай өөрийнх нь хилдгэр шившиг санаанд нь орж бас өдий төдий юм нэгд нэгэнгүй тодорч хүүхэд ахуй цагийнх нь явдалж санагдах шиг урд хожид хийж байсан төрөл бүрийн ажил амьдралын элдв дээдийн байдал нь дүрслэгдэх шиг болоход хормын төдийдж амс хийлгүй хөдөлж байсан нь санаанд орж картон цаасны үйлдвэрт эсгэх наах ажил хийж угаалгын газар юм индүүдж утас нийтгэж шуусны үйлдвэрт жимс ялгаж сэвэрлсэн улаан лойлыг түн бумаар нь савлаж явсан нь бодогдов. Тэгснэ багт наадамд бүжиглэж зугаалганд явж байсан. Сургуульд ном заалгаж агсан онжил таних нөхдийн нэр аваг урдийн явдлын тухай ээжийнх нь ярьж байсан нь санагдаад эц сүулт нь биелтэй амьдралаа холбосноо бодов. Гэтэл энэ мэтэр урдийн явдлыг бодож байтал заавалчгүй хэн нэгний хорлонд гар орж ирээд өнөөгийн бодит байдалд заашгүй татан аваачих шиг болох нь хамгаас аимшигтай агаад жингэх бүрд хоолоо амн хатж зүрхэн шимширч хамаг биеийн хөндөй өргөж тамир алтрах нь хамгийн адаг ажээ. Тэр шин Саксон хувцаач тайлалгүй хэвтээд унтаж чадалгүй өглөө болгоод босож нүүр гараа угаан үсээ самнахад гар хөл нь мэдээ алдах шиг хачин батаарч толгой нь төмөр цагааргаар хавчин бөгжилсэн юм шиг болжээ. Яа харахгүй өвдөж эхэлсэн боловч өвчин тусаж байгааг ч мэдэхгүй гагцхүү бие жигтэйхэн эвгүй болохыг л мэдэрч байв. Салхинд цохиулсандаа ханиад хурч халуурсан биш. Би энэ эрүүл байсан болохоор мэдрэлтэй л холбоотой байна гэж өөрөө бодож мэдрэл бол ер нь өвчин биш гэж өөрөөч өөрийнх нь үеийн хүмүүс ч ингэж л ойлгодог ажээ. Өөрөө өөрийгөө мэдхээ байсан. Өөрөө өөртөө хари болсон юм шиг бүхий л орчин тойрон нь бүдэг мананцар шиг хачин санагдах төдийгүй. Би бялдаранч тодорхой дүрсээ алдаад амьгүй болсон мэт санагдах ажээ. Ой тойн байн балартаж хийх гэж огт бодоогүй юмыг хүртэл хийчгээд байх болсноо гатарлаж байв. Угаагаад 7 хоног болсон дотор хувцаа арийнхаа хашаан дээр дэлгэн дохож байгаагаа гинт мэдээд ихэд гайхжээ. Гэтэл юм угааж байснаа сонсонгүй. Уг нь орны цагаан давуу, дэрний уут, ширээний бүтээлэг мэтийг усанд буцалган яг зохих ёсоор нь угаасан. Биелийн ноосон цамцыг Мерседесийн жороор гэртээ бэлдсэн савнгаар бүлээ усанд угаасан байж. Бас өглөөнийхөө хоолнд хоньны махан харим идсэн байв. Махны мохлогт мах авахаар утсан бололтой атал тэгж явснаа бодоод ер санахгүй байв. Гайхсаар унтлагынхаа өрөөнд ороход ор дэвсгэрээ хураасан бүх юм зохих ёсоор байлаа. Өчийн хариу бүрээд цонхныхоо дэргэд суугаад ямар нэг юмнаас их баярлан уйлж байгаагаа мэдэрч жохом юунда баярлснаа мэдэхгүй байсан боловч тэр нь хүүхдээ алдсандаа баярлсан байв. Аз гэж аялан хашгирч баярлсандаа гараа хооронд нь үрчиж байв. Саксонд өдөр хоног бараг ажиглахдаггүй өнгөрч байлаа. Заримдаа биелэг шоронд орсноос хойш хэдэн зуун өдөр өнгөрсөн мэт, заримдаа дөнгөж урьдчилан болсон хэрэг мэт санагдана. Харин биелийг эргэх хэрэггүй. Бас хүүхдээ халдснаа аз болжээ гэсэн хоёр бодол толгойноос нь огт гарахгүй хоногшжээ. Бэдистрозерс Саксоныг эргэж ирээд зочных нь өрөөнд ярилцаж суухад Саксон яагаад ч юм хуучирч урагдж яваа өмднөөс нь нүд салгаж чадахгүй ширтсээр байв. Дараа нь үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн даргаыг ирэхэд зүгээр надад мөнгө хэрэггүй. Эр нөхрөө сулагдтал санаа зовлтгүй амь зүүж чадна гэж Строзерс хэлсэн үгэ давтан хэлжээ. Саксон заримдаа гинт зочин айдаг болов. Соллогдоод гарна үгүй байхаа. Хаанаас тэгх ёсгүй. Дахиад хүүхэд хэрэггүй. Хүүхэд маань гинт амьд байвал яана. Үгүй хэрхэвч үгүй. Тэгсэн дор бол эндээс оргосон минь дээр. Биэлтэй хизээч уулзахгүй явсан минь дээр.
ганц болохгүй юм л тэр. Айдас хүйдэсгүй тайван байх цаггүй болжээ. Зүүдэнтэй хар дарж санаашрлан бодтой болж хар хөлсөн цовчгсан хашгирч сэрдэг. Нойр нь хулжиж зовх болов. Заримдаа унтх нойр нь мартагдсан мэт бодогдоод ичим нь нойр гүйтлээс өгсөн билээ гэж санана. Нэг өдөр доктор Гентлийн өрөөнд залуу эмэгтэй ухаангүй ирээд ухаан орохт нь эмч түүнийг сэтгэл зовсон байдалтай харав. Хоолунд сайтай байдгүй. Эмэгтэй толгойд өхнө. Ямар нэгэн бэрхшээл зовлон байна уу? Үгүй гэж толгоос эксрээд зүгээрээ доктор минь харин яар юу юм гэж эмч шамдан асуулаа. Саксончинд яагаад ирчихсэн учраас ойлгов. Тэгэд бүгдийг тов тодорхой тайвнаар хөөрнөхөд эмч толгой удаан сэгсэрч залуу эмэгтэй минь ингэж болохгүй шүү гэв. Болохгүйг нь би мэдэж байгаа юм чинь. Тийм байшээ. Би танд ямар ч юм өгч чадахгүй. Тийм эрх надад байхгүй. Хуулиар хорьсон байдгийг. Яг ийм хэрэгээр сая нэг эмч Ливенвортын шоронд сууж байгаа. Би эхнэр хүүхэдтэй хүн. Тийм асуултаа юм хийхээс айдаг гэд эмч халгаахгүй байна. Саксоны гуйлд талаар өнгөрчвэ бололтой. Тэгээд ер нь ямар ч шалтгаангүйгээр тийм юм хийж болохгүй шүү дээ. Болох л ёстой. Хариуд нэмж харамсан янзтай толгоос өгсөрлөө. Танд ийм ямар хэрэгтэй юм бэ? Гэхдээ Саксон үннээ нэгэнгүй тоочиж бэлтээ суугаад хэдэн сар хичнээн сайхан байсан. Дараа нь ажил хаял тэмх замраагүй явдлаас цөөн цаг эхэлж биелийн зан авир их хуурсан, дахиад жирэмсэн болохоос үнэндээ их айж байгаагаа ярьлаа. Хүүхэд гараад эндвэл яана гэж айж байгаа юм биш. Тийм зовлон давж чадна, харин амьд байвал яана гэхээс л айж байна. Би л удахгүй гарч ирнэ. Тэгэхээр аюул дахиад би болно. Эмч минь надад зөвлөмжийн хитгэн үг хэлж өгөөч дээ. Би хэнд ч хэлэхгүй. Яаж тамлаад надаар тэр нууцыг хэлүүлэхгүй гэжээ. Гэвч эмч толгоос ихсэрсээр. Жаахан эмэгтэй минь би хэлж чадахгүй. Их жимээж байна. Гол нь тийм осолтой юм хийх эрх алга. Хууль хатуу яах чаргагүй. Даанч хоцрогдсон хууль. Гэлээч би хайртай хүмүүсийн амьдралыг бодох ёстой гэснэ. Саксоныг явахаар босоход тэссэнгүй. Айлв наашаансуу гэд чихэнд нь юм хэлэх гэснэ дахин босож өөдрөө түргэн очиж гадагш болгоомжлон харснаа. Буцаж ирээд хажууд нь тохой нийлүүлэн тулд суухад сахлан Саксоны чихийг сэрэмгэнүүлв. Саксоныг талархаснаа хэлэхэд эмч үгийн тасалж өгөөлрөв. Үгүй. Би танд юу ч хэлж өгөөгүй. Та надаас биеийн эрүүл мэндийн талаар зөвлөгөө авах гэж ирсэн. Та тэнхэд амир алдаж бие чинь дороотож байна. Ингэж хэлээд Саксоныг хаалган дээр гаргаж өгөөд хажуугийнх нь өрөөний шүдний эмчэд үзүүлэх гэсэн нэг хүн зогсож байхыг харууд их л чангаар. Миний бичиж өгсөн эмийг уугаарай. Хоолнд дуртай болсон цагта сайн идэж ууж байгаарай. Өлтөө сайн хоол ялангуяа татсан мах харин төлөгтөл шарж болохгүй шүү. За баяртай гэв. Заримдаа эл хөл санагдахад Саксон носон алчуур нөмөрч Оклендийн хөлөг хамгаалах халахвч хан орох буюу эсвэл төмөр замын засварын газар намгийн тэртээ цаана гарч биелийн усан шумбах дуртай байсан юм ярьж өгдөг байсан тэр элст харигаа хэмэх газар очино. Заримдаа онгоц засварын газар очиж усанд босгосон том тулааснуудын төмөр шон эгэнсэн газраар дамжин чулуун хан гэдэгт хурч очино. Энэ нь тэнгист хол хошуурч орсон шаварлаг харигааг тэнгисийн төрөлтийн усаар дүүрдэг Окленд бүрний ихээс тусгаарлсан газар юм. Энд тэнгисийн зүгээс сэнгэлсэн сайхан салхи үлээн. Эргэж харахад Окленд мөрөн униарцсан утаан дундаас цэлийж өмнө булангийн нөгөө этгээдэд Сан Франциско мөн униарт нь налай. Дэрэгдүр нь голын ихийг даган том хөлөг өндөр цамхагтай даргуул тонгоцнуудыг чирсэн чиргүүлийн жижиг хөлгүүд хөвнө. Саксон тэр хөлгүүд дээр нь божигнах далайчдыг хараад эд хичнээн алс хол явж харин нутгийн ямар чөлөөт эргт хурч очдөг бол
Тэнд амьдрал бас л энэ Оклен чиг шударга биш догшин хатуу байдаг болов уу? Тентхийн хүмүүс бие биенээ бас л ингэж зэрлэг муухай хорлож явдаг болов уу? Яадаг бол гихчлэн бодно. Яагаад ч тийм байх ёсгүй санагдаж, галз хол далайд аялж хамаг сайхан бүхнээ өгсөн боловч харивд нь өөрийг нь дэвсэлсэн энэ амьдралаас салж байвал хаашаач хамаагүй эрх дураараа хандсан зүрөөгөө явах хүсэл төрнө. Гэрээс гараад явахдаа чухам аль хүрэх гэж яваагаан бодоогүй байх нь олонтой болов. Нэг удаа дэмий бэдэрсээр хотын огт үл мэдэх газар орчихсон яваагаан гинэт мэдчихэ. Сүүдэр ихтэй том модж игдэхэн суулгасан өргөн гудамж өмнө цэлийч цардмал зам дундуур нь хөндлөн голдоз райсан хам хэлмэт сайхан зүлэг ногоорч усан сан руу хоширсан харагдана. Том байшингууд бие биетэйгээ өрсөлдсөн мэт сүндэрлэж яг л шилтгэн шиг харагдана. Байшингийн болонд суудлын машины жолооны ард суух нэгэн залууг хармагц сагсаан сая ухаарч аживал цаатхан сониучлан харав. Тэр нь форумын дэргэд би л түүнийг занаж хожим чамаа гайгүй сайн хашрааж өгнө гэж байсан Рой Бланшер байлаа. Мөн машины дэргэд толгой нүцгэн нэг залуу зогсож байгаа нь урд нь биелтэй хамт нийтийн зугаалганд явж байхад уралдаанд гүйж явсан тимийн хөл рүү тулгуураа хайж унгаад нийтийн зодоо үүсгэж байсан тэр хүн байлаа. Бас л гайхсан янзтай харна. Сагсан ганцаараа ярьснаа гинэт мэдэж ярьсан үгнийхээ сүүлчин хідэн үгийг өөрөө ч сонсоод ичиж царай нулааж алхаагаан хурцсав. Бланшер машинаасаа өсрөн бууж малгайгаа гартаа барьсаар дэрэгдэн хурч ирэн "Танд ямар нэг эвгүй юм тохиолдоо юу?" гэхэд Сагсан толгоогоос ихсрэн төр зогс хийсэн боловч бушуухан зайлахын төс болж байгаагаа зориуд харуулахыг оролдов. Бланшер нүүрэн ширтэж "Би таныг таньж байна. Та чинь намаа гайгүй сайн хашрааж өгөмцгэж занаж байсан нэг залуутай хамт явж байсан шүү дээ" гэв. "Тэр чинь миний нөхөр." "Оо, тийм үү? Борхон минь. Харин та өөрөө зүгээр үү? Нэг л биш харагдаад байх чинь. Би юугаар тус болж чадахсан бол?" гэв нүдэн сэргэн цовоо байдлаар асуув. "Үгүй зүгээр. Би нэг хэсэг өвдсөн юм л та. Одоо бол бүх зүйл хэвээ" гэж хүүхэн ходол хэлв. Үнэн дээр иймэрхүү байдалтай байгаагаа өвчнөр халахлаа гэж огтхон ч бодоогүй болохоор ходол хэлчихлээ гэж өөрөө боджээ. "Гэсэн ч та их ядарсан харагдана. Би таныг машинаар очих газарт чинь хүргэж өгье. Би завтай байна" гэж шалгаахад Сагсан толгойс өгсөрч "Хэрэггүй дээ. Харин 8 дугаар гудамж руу явах тарамва энэ хавьд хаахнуур явдгийг хэлж өгөөч. Би хотын энэ хэсгээр бараг явдггүй болохоор мэдэхгүй байна" гэхэд цаадхан тарамва хаагур явдаг ямар буудал дээр бууж унаа сэлгэхийг нэгэнгүй зааж өг. Сагсан гэрээс гараад тийм хол явснаа гайхна. "Баярлалаа танд. Баяртай." "Миний тус үнэхээр танд хэрэггүй юм уу?" "Тийм хэрэггүй." За. Тэгвэл яах вэ? Баяртай гэхээс биш гэж ээлдгээр инээгээд "Нөхөртөө сайн бэлдэж бай. Дараа уулзахад өөрт чинь хэрэг болно гэж хэлээрэ" гэв. "Та түүнтэй зодтолдох хэрэггүй. Битгий зодтолтоорой. Битгий. Та нарт сайн болохгүй шүү" гэж Сагсан бушуухан хэлв. "Та ч сүрхий хүү юм. Нөхрийнхөө нэр төрийг ингэж хамгаалах хэрэгтэй. Өөр ихнэр бол нөхрийг минь гөвчгнө гэж айнда." "Би нөхрийнхөө өмнөөс айж байгаа юм биш. Таны өмнөөс айж байна. Багс ч хүн болохоор их тэнхээтэй. Танд дийлэх найдвар огт байхгүй. Таныг саадах чинь юу гэмээр юмтэй талхлаад л хайчихна." "Хүүхдийн чихэр булаахтай адил гэж юу?" хэмээн Бланшер нэмж хэлв. Сагсан толгой дахин Тийм. Өөрөө ч ингэж хэлэх байсан байх. Чи юундаа зогсоод байгаа юм? Би чамайг бариагүй байна шүү гэж хэлбэл мэдээтэй байгаарай. "За, би одоо явъя. Танд их баярлалаа" гэд удамжаар цааш алхахад саяхан хэлсэн үг чихэнд нь дуулцсаар агаад эн чин муу санаатай хүн бишдэг. Гэхдээ тэнгүүдээс гаралтай биш. Сурвалжит гаралтай хүн юм. Харин биелийн хилдгэр ийм улс чинь эмгтээчүүдийг дарлан доромжлох талаарч олон жилийн ялтай шоронд сууж байгаа юм уу? Эсвэл ам хоргодох ялаа хүлээгээд гянданд тарчлан зовж байгаа хүмүүсийг дагшин хэрцгий шийтгдэг хэргийн эцэд байдаг да. Гэтэл энэ хүн их л өрөвч зөөлөн сэтгэлтэй, ариун явдалтай хүн шиг санагдлаа. Нүүр царай нь яхаарахгүй тийм хүн шиг харагдана. Гэвч тийм гэмт хэргийн эзэн юм бол яаж ийм байдалтай харагдаж чадна вэ? Гэгчлэн бодсоор Сагсан толгоогоо гунигт аяа сагсарна. Үр хүүхэд өгч эхчүүдийн элэг эмтэрч байдаг энэ ертөнцийг юу ч гэж хэлмээр юм дээ. Өчих хариу
даанчаалга та. 16 дугаар хэсэг төгсөв.